Бэлнүү аваа? Хэзээ-хэзэнээс илүүгээр бэлэн шүү. Ажил мэргэжлийн өдөрлөгөө сайхан өнгөрүүлээрэ хонгорууд минь. Миний өдөр өглөө бүр 4 цагт эхэлдэг. Учир нь гэвэл манай нарийн боовны газар 7 цагт нээдэг. Та бүгдэд нарийн боовчин гэхээр нэг ижил хэвийн зуурмаг, ороомог билүү хийдэг. Өдөр бүр хэвшмэл зүйлээ хийдэг ажил гэж бодож байгаа. Яг үүндээ өдөр бүр өөр. Нэг өдөр хэн нэг нь Эвлийн цамхгийн хэлбэртэй билүү захиалах. Харин дараа өдөр нь өөр хэн нэг мянган ширхэг. Габриэл Агрестегийн ажлын дууд шууданд холбогдлоо хэлэх зүйлээ үлдээнэ үү? Сайн аваа би байна. Өнөөдөр сургууль дээр эцэгхийн ажил мэргэжлийн өдрөлөг болж байгааг санаж байна уу? Таныг ирнэ гэж их найдаж байгаа шүү. Эргээ залгаарай. Чи зүгээр үү? Тийм ээ, би зүгээр. Ямар анх удаа биш. Мөрөнө та бүгдэд өнөө өглөөхөн жигэнсэн чихэрлэг боорцог тараах болно. Танд их баярлалаа ноён Дүпэн. Одоо бүгдээрээ Алиягийн ээжийг хүлээн авч уулзцгаая. Манай хотын захирагч ноён Буржуагийн эзэмшдэг Гранд Парис зочид буудлын ахлах тоогоочоор ажилддаг юм. Ямар гоё юм бэ? Зүгээр л хар. Битгий хүрээд бай. Клой, наадахад алд хийлдээ. Буруу хүний гарт орчвол яах юм бэ? Танай аав энэс чамд нэгийг авч өхийн тулд хэдэн нарийн бав зарах хэрэгтэй бол? Би юу ярьчих вэ? Нарийн бавны газараа бүхэлдэн зарах хэрэгтэй болох биз? За, чи тэрсээ тэргүй баян юм чин чамд үнгүй нарийн бав хэрэггүй байлгүй те? Атаархгүй амтэн. Камберт бислэхүү та. Камберт биш байна. Гэхдээ л энэ их гэлгар юм аа. Би ч гэлгар зүйл дуртай шүү. Харамсалтай нь надад та бүгдэд амсуулах хоол алга. Гэхдээ ноён Буржуа та бүгдийг өөрийн зочид буудалтай барин өдрийн хоолоор дайлж магадгүй юм. Борхон минь чамд бүдэрч унахгүй өдөр гэж байна уу? Жагсаалтын дараагийн хүн бол Сабринагийн аав, цагдаагийн ажилтан ахлагч Рожер. Би цагдаагийн албанд ажиллаад 15 жил болж байна. Буруутай нотлогдох хүртэл бүх хэрэгэд гэм зэмгүй гэдэгт бат этэгдэг. Миний бугуйвч алга болчихсон байна. Хормын өмнө л энд байсан. Чи хулгайлчихсан байна. Юу? Чи юу яриад байна? Чи миний бугуйвчийг хулгайлахын тулд албаар миний цүнхэнд бүдэрч унсан байна. Та цагдаа мөн бидтэй. Маринетиг баривчил. Миний охин хулгайч биш. Төр хүлээнэ үү хадагтай бууржва. Нотлох баримтгүйгээр буруутгаж болохгүй. Одоо та бүгдээс тайвширхийг хүсье. Та санамсаргүйгээр бугуйвчаа өөр газар тавьсан байж болно шүү дээ. Намайг худалч гэх гээд байна уу? Таава. Рожер, би чамайг энэ охинд нэгжлэг хийхийг шаардж байна. Гой, тайвшир. Хотын захирагчийн хувьд би таны өдөрт халбан тушаалтан гэдгийг сануулах хэрэгтэй юу? Гэхдээ эрхмээ эн чинь хууль болсон шүү дээ. Шууд нэгжлэг хийх хуулиар хориотой. За яг хөө тэгвэл одооноос эхлээд чи цагдаагийн ажилтан биш боллоо. Хотын захирагчаа яаж тэгж болох юм бэ? Нэг муу бугуйч алга болсны төлөө юу? Зүгээр нэг бугуйч биш. Охины маань бугуйч юм шүү. Би чамайг чадваргүй гэж үзэж байгаа учраас чи хаалагдлаа. Хиндээс гар. Сайн байна. Хадагтай зохийг дуудцгаая. Тэр зохих арга хэмжээг авна гэдэгт итгэлтэй байна. Эцэг их болон хүүхдийн харилцаа маш ээдрээтэй байх юм. Энд л жинхэнэ уур бухимдал хоримтлагдсан байна да. Хууль ёс дэг журам алдагдах үед эмх замраагүй байдал үлдэх болно. Бэцхэн хорон санаа таггүй мамын нисэрэ. Тэр цагдаа ирийн оюун бодлыг өөр юм болов. Үнэхээр надаар хууль зөрчүүлэх гэсэн байх та. Энэ яагаад ч зүйд нийцэхгүй. Цагдаа Рожер, намайг хүр ирбэхэ гэдэг. Энэ хотод жинхэнэ догшин буруу зөвтгөгч хэрэгтэй. Тиймээс одооноос чи оролцох болно. Мэдлээ хэрхмэ. Хуулийн залхаан цээрлүүлэлтэнд хүрэхийн тулд хадагтай цох болон хар муурыг устгах ёстой. Надад хадагтай цох, хар муур хоёрын үнэт эрдэнсийг булаан авчирэ. Нөхцөлийг маань зөвшөөрч байна уу? Гүйцэтгэе. Хар муур хадагтай цох хоёр миний эсрэг хүч мөгсдөн. Харээсийн гудамжинд шудрага ёс тогтох болно. Охинд маань эсвэл зүүнд нь хүрнэ гэж санахын хэрэггүй шүү. Чи намайг хэн гэдгийг мэдхүү? Ноёдоо болцгоо. Энэ бол сургууль. Хүүхдүүд харж байна шүү дээ. Бугуйвч энэ хавьдал хаа нэгтэй байгаа гэдэгт итгэлтэй байна. Цүнхнээс нь өнхрөөд гарчихсан ч байж магадгүй шүү дээ. Хэрэв би л Клоийн бугуйвч байсан бол энэ галзуу охиноос аль болох хол цухтгийг орлох байсан. Хөөе, Нино тэрүүнээс хойш бичлэг хийж байсан штэ. Яг юу болсныг хамтдаа харцгаая. Мөрөнө та бүгдэд өнөө өглөөхөн жигэнсэн шинэхэн чихэрлэг боорцог тараана.
За ингээд ойлгомжтой боллоо. Сабрина Клоийн бугуйчийг барьж байсан байна. Тийм ээ. Гэхдээ би шууд буцаагаад өгсөн шүү дээ. Яагаад хамгийн сайн найзынхаа цүнхийг шалгаад үзэж болохгүй гэж намайг хулгайч гэх гээд байна уу? Үгүй ээ. Клой л хүмүүсийг нотлох баримтгүйгээр гүтгдэг байх. Харин би дүрс бичлэг дээрхийг тодотгож хэлж байна. Тийм ээ, би бугуйчийн дуурай зурсан. Гэхдээ өөр яагаад ч хүчтэй. Таныг баривчилж байна. Юу? Яалаа гэж. Та нийт эзэмшлийн талбайд хог хийсэн бас улаан гэрэласч байгаа зам хөндлөн гарсан. За яах вэ? Тэгсэн байлаа гэж бодоход эн чинь намайг баривчлах шалтгаан биш. Чи юу н хий юм бэ? Огт цагдаа шиг харагдахгүй байна. Би танд хог цэвэрлэг шийтгэл ногдуулж байна. Дараагийн даалгавар хотын дарга бууршуугаас шудраг ёсыг шаардах. Наад бичлэгээ өг. Мэргэжлийн хүмүүсээр шинжилүүлье. Яасан ч үгүй. Энэ чинь миний камер. Өөрийгөө хинтээ орооцолсон гэж бодоод байна. Би бол энэ хотын дарга. Алив, сургуулийн захирлыг дууд. Би эрхлэгчтэй чинь уулзмаар байна. Юу болсныг ярьж чамааг уйдагаад яах вэ? Үгүй маш урт уйдгартай. Харин ч нэг нэгэнгүү тайлбарлал. Түргэлж үз. Ямар том асуудалд орсноо ухаарч байна уу? Том асуудал гэж миний хэвлийн булчин хэлээд байна уу? Анзаарч харсан чинь баярлалаа. Бүрч том асуудал гараад ирлээ. Сургууль руу хамаагүй нэвтэрч болохгүй. Би хүссэн газар та хүссэн үедээ нэвтрэн. Би бол хууль. Ийшээ хэн орохыг чи биш. Би шийддэг юм. Та хууль сахиулах ажиллагаанд саад учрууллаа. Танд зогсолтгүй хөдлөх шийтгэл ногдуулж байна. Юу вэ? Би гараа өдөрч чадахгүй байна. Намайг яаж хонё вэ? Хойвч болохгүй гэсэн чинь юу гэсэн үг вэ? Хэрвээ хойрох юм бол бугууч надтай хамт вид чинь орж хүчээ чинь үгүй хийн. Тун удахгүй хадагтай цохар муур хоёр гарч ирж өөрсдийн мөхөл төгөө нүүр тулна. Харваа Клой цүнхэнд чинь бүдэрсэн маань үнэн. Гэвч Сабрина бугуйчийг чинь барьж байсан. Харин Натаниэл дөөрэлгэж зурсан. Энд байгаа хүн бүр сэжигтэй. Юу яриад байгаа юм бэ? Би ямар ч бугууч хулгайлаагүй. Би ч гэсэн. Хохирогч нь Клой болохоор хүн бүрийг сэжиглэх нь гарцаагүй. За яах вэ? Нэгэнт чи сэжигтэй юм чи наа цүнхээ нэгжүүлэхэд асуудал байхгүй үсттэй. Болж байна. Харин бусдынхын цүнхийг ч бас нэгжээрээ дээ. Хэнч миний цүнхийг онгочихгүй шүү. Маринет энэ асуудлыг томчуудад үлдээч. Хаава, Клой намайг хулгайч гэж дуудсан. Би өөрийгөө өмгөөлж байна. Клой чамайг буруутгаж байгаатай адилхан чи ч бас бүх найзуудаа буруутгаад байна. Би бол Клоийн хамгийн сайн найз. Би тэрний имийг хулгайлахгүй. Эдрээнийг шалгахгүй мó? Энэ бичлэгийн бараг 4.5 секунд нь байна шүү дээ. Бас түрүүнээс хойш огт харагдсангүй. Эдрээ лав биш. Наадах чинь бугуйч хулгайлах ямар хэрэгтэй юм? Буруутай хүн нь энэ өрөөнд л байж таараа. Юу гэнэ? Биднийг буруутгаж байгаа юм. Өмгөөлөгч амаар байна. Маринет болж үз. Тэгвэл эцэг эхчүүдийг ч гэсэн нэгж. Хотын захирагч хаана байна? Аава! Тэр Сабринагийн аав гэж юу? Сайн байна уу? Танд яаж туслах вэ? Хотын захирагч хаана байна? Эхмээ, хотын захирагч алидий явчихсан байх. Удлаа яриад байна уу та? Тийм ээ, тийм биш. Үгүй шүү. Яг одоо хэлэхгүй бол би бүгдийг чинь баривчлаа шүү. Аав чинь хаана байна? Мэдхгүй. Эрхлэгч гоо охины маань бугуйчийг хэн хулгайсныг нэг яаралтай олж ихийг шаардж байна. Та ажиллаж алдаж магадгүй нөхцөл байдал байж. Тэр бугуйч ямар үнэтэй болохыг мэдж байна уу? Би зүгээр л өөрийгөө хамгаалах гэсэн юм. Гэвч аавын зүв байж өөрийгөө өмөрөх гэж угаад бусдыг буруутгачихсан байна. Тики тэр бугуйчийг бидний хинэн ч аваагүй. Алдаага залруудах харах болно гэдэгт чинь итгэлтэй байна. Тийм дээ. Гэвч яг одоо бол хувирах хэрэгтэй. Тики толбоцох болгоорой. Би энийг камберт бэлслэг байна гэж бодоод бүгд л алдаа гаргадаг шүү дээ. Дандаа ходоодороо сэтгэж байх юм. Хүлээгээрэй. Баг зэрэг перц нэмээд. Борхор шиг. Лэг савраа гаргацгаая. Танд анхааруулж биш. Өнөө өрөө гэхэд охины маань бугуйчийг олж ихгүй бол танаа сургуулийн хотоос авдаг бүх төсвийг хаашуу ойлгосон биз? Гэхдээ эрхмээ би яаж Чамд орж ирэхээс өмнө хаалга тогшвэ гэж хинч зааж өгөөгүй хэрэггүй. Хууль сахиулахад урилга хэрэггүй. Хотын захирагч таныг албан тушаал буруугаар ашигласан хэрэгээр баримчилж байна. Өөрийгөө эхлээд нэг анзаараач.
Хадагтай цог. Харис шинэ хууль сахиулагчтай болсон. Цаашид таны тусламж энэ хотод хэрэггүй. Хүн бүрийг жижиг алдаанаас олж буруутгаад байхыг чинь би яасан ч зөвшөөрөхгүй. Ноён цагдаа Рожер, надад таны тусламж хэрэгтэй байна. Хой, буцаа дээр. Армор та хууль сахиулах ажиллагаанд цаад учруулж байна. Энэнийг хариу төлөндөө. Би махбодд чинь хохирол учруулсан талаар нэмээд оруулж хараа. Ирхмэ, та бол Сабринагийн аав, мөн сайн цагдаа. Танд энэ хүч чадлыг өгсөн хорон санаатанд таныг муу цагдаа болгох боломж бүү болов. Наад хуурамч амьтныхаа үгийг бүү сонс шидэд хэрэгнсийг булааж ав. Наад хүч чадал чинь надад байх учиртай. Парисын гудамжийн шудраг ёстой огтох ёстой. Хотын захирагч хамгийн сайн цагтайг ажилтнаа зайлуулсныхаа төлөөсийг төлөх ёстой. Ноён Рожер, маш том асуудал гараад байна. Онцгой үстэй явхаас ч 7 дор. Дагаад яв замдаа ярилцъя. За. Хой, үгүй. Намайг сансан л үсттэй. Тэгэхээр тэр маринет гэдэг охин л бугавчийг мань хулгайлсан байж таарна. Түүнийг баривчлах хэрэгтэй. Автомат нислэгийн горим. Хөөе, намайг сонсч байна уу? Залуу хадагтай буугуулаа шийдсэнд баярлалаа. Хөөе, хаач гэж байгаа юм? Машиныг хэн жолоодох юм бэ? Унаагаар тусалсан чинь талхлаа илэрхийлсэн билүү? Наад гутлаа хаанаас авсан бэ? Байвал хэрэгтэй л идэм. Надаас бэрээрээ. Үгүй. Хадагтай цохоо. Юу хийж чинь энэ вэ? Шидэд эрдэнсийн булаа. Бөгжийн. Хэлэхэд яг тохирсон сайхан өдөр байна. Сайн уу бүсгүй минь? Таныг харсандаа ямар их баяртай байна гэж? Зүгээр дээ. Ингээд надад өртөө боллоо шүү. Тэгэлгүй яах вэ? Гэхдээ намайг юу амжуулсныг хараач. Хотын захирагчийн машины барилыг тогтоолоо. Одоо ханаас нь хөөх хэрэг алга. Бидэнд гүйцэгдгээсээ нэгэнт өнгөрсөн бололтой. Хэрвээ хотын захирагч хэрэгтэй бол Шууд хотын захиргаа руу явна гэсэн үг. надад төлөвлөгөө мэдрэгдээд байна уу да? За хэлцгээе. Боломжит бүх цагдаагийн хүчийг цуглуул. Нин даруй. Тушаал шүү. Боржва, би өдөрлөгийг гар тавьж байна. Эрх мэдлээсээ огцорно. Хизээч үгүй. Давлагад би бодлоо өөрчлөхгүй л болов. Тэгвэл энэ өөрчилж магад. Хой! Миний бяцхан охинд гар хүрээд үзээрэй. Эрх мэдэл чинь одоо хаана байна? Парист шинэ супер хүчтэн бий боллоо. Тэрний нэрийг цагдаа Рожер гэдэг. Би өөр тоногдсон бүхэл бүрийн эрхийг цагдаа Рожерт шилжүүлэн өгч байна. Бүх хэрэгэд тэрний шаардлагыг биелүүлнэ. Энэ мөчөө цэглэн хадагтай цохолон хармуур нарыг хуулийн дайснууд хэмээн үзнэ. Тэднийг нэг яралтай баривчилж шүүн хэлцэх хэрэгтэй.
Барэ давара. Ингээд л бид үндэсний хамгийн аюултай гэмт хэрэгтнүүд болчихлоо гэж. Хоёулаа ямар ч буруу зүйл хийгээгүй шүү дээ. Яг тийм. Хүнийг нотлох баримтгүйгээр буруутгах болохгүй шүү дээ. Хоёулаа явж хууль шүүхийн өмнө өөрсдөө цагаатгая. Хууль ёс цагтаа Рожерийн гарт байгаа цагт боломжгүй. Хоёулаа энэ хотыг хичнээн удаа аварлаа да. Одоо ч Парисыг аварч байна. Парис санаасаа нэг бүжиглээд баймаар хот шүү. Хамтаа тооцоо бодож дуусны дараа бүжиглэл хийж н харъя л да. Таадхаа баривчил. Хамт бүжиглэхгүй гэсэн үг үү? Урагшаа хатагтай цохоо. Хатагтай цох. Шударга ёсыг тогтоох цаг ирлээ. Цагтаа Рожер, та шударга ёс өшөө авалт хоёроо нэг л холиод байх шиг. Азаа үццгээе. Чиргэвч бэлээ юу да? Энэгээр яг яах ёстой юм болоо? Гайхамшигтай. Үнэхээр энэ гайхамшигтай. За үзүүлбэр дууслаа. Өнөө оройдоо дахиулах боломжгүй шүү. Хатагтай цог хармуур хоёрыг барьж ав. Хөөе, миний үсийг. Тэний хүн шиг хаасайгүй буудха боль цагтаа Рожер. Чи тэдний шидэт эрдэнсийг булаах ёстой. Акума шүгэл рүү норсон байж таарна. Биеэс нь салгах хэрэгтэй. Яаж? Таныг л хүлээж байна шүү хатагтай. Надад нэг санаа төрлөө. Гэвч эхлээд надад ямар нэг бүгд шийд зүйл хэрэгтэй байна. Эндээс яаж бүгж олох болж байна? Хатагтай цохоо тийшээ хардаа. Хэр чин Клоийн бугуувч байна. Хэрэгтэй зүйл маань яг мөн байна. Цагтаа Рожерийг чадлынхаа хэрээр саатуулж байгаарай. Чамайг бэлэн болмогц эхлэе. Суурил ирж байна. Баригтлаа да. Үгүй. Ахиж хорон үйл хийхийг чинь зөвшөөрөхгүй Акума. Акумагаас ангижрах цаг боллоо. Баригдсан да. Баяртай бяцхан Ревекэ минь. Гайхалтай, хатагтай цох. Би энд юу хийж байгаа юм бэ? Цагаарай. Цагтаа Рожер байсан бол Парисын гудамжинд шударга ёс тогтлоо гэх байсан та. Уг нь би энд үлдмээр л байна. Гэхдээ чи намайг баггүй харчих юм бол надад дурлжих нь. Эргэлзэж байна шүү. Гэхдээ чиний өгөнд итгээд үзэхээс энэ удаа чи ялсан байж болно хатагтай цохоо. Гэвч хизээ нэгэн цагт би дэлхийг гартаа оруулах болно. Харин хармуур та хоёр тэр өдрийг харж чадахгүй. Хатагтай энэ таних байхаа? миний цүнх. Миний
Миний бугавч. Гэхдээ яаж? Рожер, чи бугавчийн олоо юу? Яг үндэ энэ бугавч анхнаасаа л Клоийн цүнхэнд байсан бол тоо. Нөгөө охин дээр нь бүдрэхэд хажуугийн халаас руу н орчихсон байх. Рожер өнөөдөр чамайг буруутгасанд үнэхээр уучлаарай. Бас шалтгаангүй ажлаас чинь халсанд. Ноён хотын дарга ахлагч Рожер ур чадвараа танд батлан харууллаа. Ажилд нь буцааж оруулахгүй бол халтаа болно шүү. Тэгэлгүй яхуу хадагтай зохоо таны төмөн зөв. Тэгээд ч зогсохгүй одоогоос та дэслэгч Рожер боллоо. Баярлалаа ноён хотын дарга. Би оногдсон үүргээ сайн гүйцэтгэж өөрийн баримтлагдаг нотлог догвол бүх хэрэгэд гин буруугүй гих зарчмаа баримтлана гэдгээ тангаргалж байна. Сайн байна. Их үнэтэй сургамж авлаа. Тийм биз Клой? За тийм ээ, тийм. Сургамж авлаа. Хүндэт өдрийн тэмдэглэл минь надад юу тохиолдсон гэж буцаж хувирахад минь хоёр л тол бүлдэж золтой л хар муур миний жинхэнэ төрхийг мэдчихээгүй. Хөөе, Маринет. Өнөөдөр Алиятай уулзаж сургууль дээрээ бие даатаа хийн гээгүй л. Үгүй, хоцорчихсан байна. Дахиад л биш шүү. Энэ юу чимээвэ? Тик нуугдaltaа. Зайлвэ. Алива үзүүлээдэг. Юу болоод байна Алия? Мека Страйк 3 тоглоомын Парисын авраг шалгаруулах тэмцээний сонгон шалгаруулалт хамгийн өндөр оноо авсан 2 сурагчийг манай сургуулиас оролцуулах гэж байна. Үнэндээ бол хэн нь Макстай тэмцээний хамтрагч болох вэ гэдэг сонгон шалгаруулалт л та. Яагаад Макс гэж? Тэлжгүй болохоор л. Жинхэнэ рокод тэр бусдаас хамгийн өндөр эмхээ үүтэй гэдэл бод. Эмхээ үү гинэ. Минутанд хийх үйлдэл энэ тэмцээн бол тэрний амьдрал шүү дээ. Бүтэн жил өөрийгөө сайжруулах гэж хичээлсэн шүү. Эдрийн тэргүүлж эхэллээ. Юу болсон бэ, Макс? Тийм ээ. Янзтай. Дог байла. Хоёулаа тэдэнд үзүүлээд өгнө. Тийм ээ. Тийм ээ. Тэгэхээр хин нэг нь Максийн оныг даваад гарвал тэмцээнд Эдриантай нэг баг болж оролцсон гэсэн үг үү? Максыг хинч дийлэхгүй. Үнэндээ бол Макс Эдрийн хоёрыг. Тэд бол манай сургуулийн мөрөөдлийн баглаг гэсэн үг. Бяцхан хатагтай минь юу сэдэд байгааг чинь мэдэж байна шүү. Эдриантай нэг баг болно гэж төсөөлөд үзэлтэй. Чи чинь ухаанаа алдчихаа юу? Энд сургуулаа төлөөлөх талаар яригдж байгаа болохоос биш. Тэврэлдэж инээлдэх гээгүй байна. Энэ маш чухал шүү. Үнэн Алия, ийм сайхан боломжийг алдаж болно гэж юу? Тэгэхээр Парисын авраг шалгаруулах тэмцээнд манайхаас оролцох. Хүлээ. Одоо шалгаруулалтанд ороход оройтсан болов уу? Уг номын сан 5 минутын дараа хаах ёстой. Гэхдээ яах вэ? Тэнгэр минь. Эдрийн гар удирдлага. Тэр үдээ боломжгүй дээ. Хин нэгэн тоглогчд урам өгөх онцгой юм байгаа болч. Дөрөв нь маш энгийн. Талууд өөрсдийн роботоор хоорондоо зодолдож. Болж ялах бүртээ эсрэг талаа тонж XP хоримтлуулж өөрийн роботоо сайжруулна. Би тийм ч муухан биш шүү. Туслах гэсэнд чинь баярлалаа. Одоо эхлэе. За, чи хангалттай мэддэг юм шиг байна. Намайг ялахд чинь хангалттай юу гэдгийг харъя. Өгжөлтэй байна бах та. Эднэрийг яах гэж байнга дэлгэц ширтэж цагаа дэмий үрж чаддгийм болоо. Яг үнэн. Дэмий юм. Альвэ Макс, чи чадна. Одоо хагас сэргээд хүчтэй тэрэлт. Тэгээд нисэж буй шуурга. Гурвалсан цахилт. Яг л Маринетийн хэв маягаар. Тийм ээ. Би яллаа. Хүүх, итгэмээргүй юм а. Маринет хожчлоо гэж үү? Хожхоо. Бүр дуусгаад өглөө. Хаан суудлаасаа унах нэ. Тийм ээ. Янзтай. Сайн байлаа шүү. Би ялагдлаа хүлээн зөвшөөрлөө. Тэмцээнд оролцох эрх одоо чинийх. Баяр хүргэе Маринет. Эдриан чамд ч бас. Макс, хүлээгэж. Би зүгээрээ
Би шударгаар хожигдсан. Одоо дургуутсахгүй бол би ганцаараа баймаар байна. Тэгэхээр Маринет Дупен Чен болон Эдрийн Агрест Мека Страйк 3 тоглоомын Парисын аваргад Франсуа Дюпон ахлах сургуулийг төлөөж оролцохоор боллоо. Амжилт хүсье. За тэгэхээр шинэ хамтрагч минь танай гэрд бэлтгэлээ хийш. Дараа уулзъя. Дараа олзъя. Одоо чи Эдринтэй цагийг өнгөрүүлээ зогсохгүй сургуулаа төлөөлж ялах хэрэгтэй боллоо шүү. Эдрийн минь. Бурхан минь. Энэ бол доромжлол. Гарцаа байхгүй доромжлол. Өрсөлдөөн. Бэцхэн акума минь чамд таалагдах болно. Ялагч байгаа газар ялагдагч заавал байдаг. Бэцхэн акума минь нээсч очоод тэрнийг хорон санаатан болго. Би л тэр тэмцээнд явах ёстой. Би л сонгогдсон нэгэн байсан. Хичнээн их бэлдээд санаач багтахгүй юм. Тоглоомчин би бол хөр ирвэг. Би чамд амьдралынхаа хамгийн том тэмцээнд ялахад чинь туслая. Харин хариуд нь чи надад дээд оноо авахд тусал. Тэгэлгүй яхаа хүр ирвэх. Тоглоом эхэллээ. Одоо хэн Парисын хамгийн шилдэг тоглогч болохоо үзье л дээ. Эдринтэй бэлтгэл хийн. Эдринтэй цагийг өнгөрөөхийн төлөө байсан бол өөр зөндөө аргууд байсан. Юу гэж хэлэх гээд вэ? Макс тэр тэмцээнд орохыг хичнээн хүсэж байсныг мэдэж байгаа үсттэй. Хин тэрнийг бүтэн жил бэлдсэн гэж хэлсэн шүү дээ. Чиний зөв. Би Эдрийг л бодоод байж. Хүй, Эдри манай гэрт ирэн шүү дээ. Эдрин манай гэрт ирэн. Тийм ээ. Үгүй энэ бол свэрл. Би өрөөгөө цэвэрлээгүй байгаа шүү дээ. Би чамд хэлэх гээд хичээгээд л байлаа. Үгүй хэлгүй дээ. Тавшир Маринет, чамд цаг байна. Ямар яг одоо шууд орж ирэх гэж байгаа биш? Маринет, чамтай хүн уулзахаар ирлээ. Очлоо. Маринет бид хоёр Мека Страйк 3 тоглоомын Парис аварга шалгаруулах тэмцээнд хамт орохоор болсон. Үгүй байлгүй дээ. Хамгийн сайнаас нь суралцсан болохоор шүү дээ. Томми хэв маяг. Маринет бидэнд тэмцээний талаар яриаггүй дээ. Өнөөдрөөс л хамтрагчд болж байгаа юм аа. Хамтрагчд болсон гинэ. Гайхах юм алга. Маринет байнга л чиний тухай ярьж байдаг юм. Ээж. Дэшагаар Эдри. Уулзах таатай байлаа. Баяртай. Дараа уулзъя. Тоглоомч. Дараагийн төвшөндөө орж өөрийгөө хамгийн шилдэг гэдгээ батлан харуул. Яг одоо л тохиромжтой цаг нь. Яна. Уучлаарай. Үгүй дээ чи. Би нөгөөдг нь авъя. Аав ээж чинь сайн хүмүүс биш үү? Тийм шүү. Гэхдээ заримдаа ч заримдаа яадаг гэж. Бүх зүйл зүгээр биз? Та хоёрыг ямар нэг юм идмээр байгаа болов уу гэдэг. Үгүй аава баярлалаа. Бэлтгэлээ хийж байна. Тэгвэл би жаахан зөвлөгөө өгвөл ямар вэ? Аавын хэв маяг. Баярлалаа аава. Гэхдээ хэрэггүй. Заримдаа манай аав ээж хоёр хитрхи хошуугаа дүрх гээд байдаг юм аа. За, үргэлжлүүлцгээе. Хоёрдугаар төвшин хүрэхэд дахиад жаахан л үлдлээ. Миний ур чадварч маргаангүй сайн юм аа. Намайг хинч зогсоож чадахгүй. Гайхалтай. Хөх, чиний ачаар би дахиад л ялчлаа шүү. Тэглээ. Бид ялчихлаа. Бид ч гэжтэй чи л аварлаа. Чи ч гайхалт юм аа Маринет. Миний хэрэг бараг л алга. Чамтай харьцуулахад би ч муу л да. Үгүй дээ, тийм биш. Яалаа гэж чи маш сайн. Үнэн дээр би тийм ч сайн биш шүү дээ. Зүгээр л жаахан Аз дайрсан төдийлдөө.
Жигнэм гэдэг хүн байна уу? Дөнгөж хийсэн халуун нараа шүү. Аава би завгүй байх шүү дээ. Юу гэж? Үнэндээ надад нэг нууц биелдэ. Энэ л миний хожих нууц арга. Надаар тоглоод байгаа юм уу? Энийг аваад нэг тоглоод үзэлтэй. Ярга загас болон буурцгтай бялуу идэх хүн байна уу? Хамттай болсон эсхийг хэлээрэй. Маринет, 100 шидэх бяцхан завсарлага авбал ямар вэ? Үнэхээр уучлаарай. Аав ээжийн хажууд ямар нэгэн юм хийхч үнэхээр хэцүү шүү. Зүгээр дээ. Танаа авыг ийм хамттай билүү хийдэг гэж мэдсэнгүй. Тийм шүү. Хоёулаа буцаж ороод бэлтгэлээ хийх үү? Энэ үнэхээр хаз авчирдаг эсхийг харъя. Энэ зүгээр л нэг тэмцээнийг сурталчлах үзүүлбэрийн нэг хэсэг байлгүй дээ. За тэгэхээр Маринет, энэ удаад хэн ялахыг үзье л дээ. Сурталчилгааны зорилготой юм шиг харагдахгүй л биш шүү. Болгоомжтой. Эндээс өгцсөн дээр бол л да. Тоглоом дууслаа Маринет. Тэр миний нэрийг яаж? Макс! Тэмцээнд орохыг үнэхээр их хүсэж байсан болол та. Тойрох цаг боллоо. Лэг, савраа гаргаарай. Тоглоом дуус. Тараахан дуусаагүй байна. Дараагийн тоглогч ирлээ. Хармуура, энд байна. Туслаарай. Миний ойлгосноор хадагтай видео тоглоомын авраг сүүлийн мангасыг их уурлуулсан бол л да. Бүх хүмүүсийг хувиргалаа гэдээ илүү оноо авахгүй шүү дээ. Тийм биз дээ. Хүлээгэж Хармуура, миний найз Эдриан хүрээлэнд үлдчихсэн аюулд орсон байж магадгүй. Бид буцах хэрэгтэй. Санаа зовлтгүй эдрийн аюулгүй байгаа. Чи чинд аюулгүй байх болно. Анхааралтай байгаарай. Хармуур бүгдийг зогцуулна. Үсэж хэрэгэлдээд. Дандаа л хэтрүүлж байх юм. Ялах ёстой тоглоом чи энэ л байна да. Аюу явцгаая. Тики, толбоцох болцгоё. Эндээс түргэн зүгтээрэй. Бүгдээрээ зүгтээрэй. Түргэлцгээ. Ой, төмөр лааз минь. Энд байна. Миний тооцооллоор чиний үйл ажиллагаа удахгүй нурж унна. Нурж унах нэг нь чи байх болно. Робот минь. Мекистрек тоглоомын робот бодит хэмжээтэй болчихсон байна. Тийм ээ. Бас тэр 3 дугаар төвшөнд хүрэхэд тун ойрхон байна. 4 бол хамгийн сүүлчийнх. Байз, чи тэр тоглоомыг мэддэг юм уу? Мэдгүй яах вэ? Харж байна уу? Чи бид хоёр хамт байх заяатай. Бидний асуудал улам томорчих шиг боллоо. 3 дугаар төвшин. Дэлхийн хамгийн хүчрхэг робот болмоор байвал хадагтай цог болон хар муурын шидэд эрдэнсийг булааж ав. Тэр цагт тоглоом бүрэн дуусах болно. Шидэд эрдэнэс удахгүй минийх болно. Парисыг тэр чигтэн сөнөөхөөс өмнө түүнийг эндээс холдуулах хэрэгтэй. Цэнгэлдэх хүрээлэн. Өнөөгч нь хаашаа алга болчих вэ?
Сүйрлийн хүчээрээ довтлоод үз. Өнөө роботыг устгахад хангалттай байх. Дуртая. Энэ тоглоомыг бол тоглож чадсан шүү. Сүйрэл ирж байна. Үгүй. Сайхан захилаа хармуура. Хармуурын хэв маяг. Хүүх, энэ холзыг хардаа. Систем чинь алтлаа да тоглоомч юм минь. Энд чи тоглоомын дүрмийг мартсан бол та. Би сүүлийн төвшөнд тоглоомоо хадгалчихсан. Дахин сэргэлт. Өө, дахиад нөгөө хуучны сэргэлтийн арга биш шүү. Тийм ээ, гэхдээ түүний шилэн дээрээ товч дарахыг харав уу? Акума тэндэл байгаа байх. Хоёулаач гэсэн төвшин агчихлаа. Тийм ээ. Гэхдээ надад хэдхэн минут л үлдлээ. Би өдөртий, чи буудаарай. Чи яагаад удирд таар болчих вэ? Шодоод үзэх юм уу? За яг чи өдөрт би хааллаа. Болгоомжтой. Дахиад ирж байна. За, толгоогоо оногдохоос хамгаалаарай. Хоёрдугаар үе эхэллээ. Тоглоомч минь. Шавх буужингууд. Хүчтлийн бамбай хармуура. Ойлголоо. Хүчтлийн бамбайг идэвхжүүллээ. Морин илт. Шавх өрөмдөгч. Тоглоомч хэтэрхий хүчтэй юм. Тэр бидний хүчтлийн бамбайг эвдэлж эхлэв. Бамбайг үгээр болгох хэрэгтэй. Хадагтай бомбогдогч. Лазер хаан. Хадагтай эргэлдэгч. Морин цохилт. Чихний аянга. Бидний бүх хөдөлгөөнийг урьдчилан мэдээд байна. Болгоомжтой хадагтай сохоо. Тоглоомчин гал. Өнөөдөр би ялхал болно. Хадаугийн. Би бол дэлхийн хамгийн хүчирхэг тоглогч. Тэрнийг барьж чадахгүй байхад яаж ялах вэ? Илүү хүчтэй зохиж системийг гачуулъя. Цацуу муужгаа. Хадаугийн. Тоглоомчин бодлогч. Шоёо цох. Хадаугийн. Бүхээгт нь нэвтрэх хэрэгтэй байна. Тэгдгүй яг чи ахалж байгаа шүү дээ. Удирдлагыг ав хармуура. Би удахгүй. Удахгүй гинэ. Хаашаа явах нь вэ? Одоо хоёулаа л үлдлээ. Тоглоомч минь. Энэ юу сэдэд? Аз дуудах цаг. Шүршдэг бодгоо да. Зураг зурх юм байх та. Алла. Наа дараагаараа холдож чадахгүй те. Тоглоом дууслаа тоглоомч минь. Чиний тоглоомч бас дууслаа Акума. Акумагаас ангиж ирэх цаг боллоо. Баригдсан да. Баяртай бяцхан ирвэхэ минь. Гайхалтай хадагтай цох. Би энд юу хийж байгаа юм бэ? Захаарай. Үнэхээр ичгүүртэй юм аа.
Надад орооц үлдсэн тэр мөчөөс эхлэн та нарын хувь тавилан шийдэгдсэн. Энэ дулаан одоогоор дуусаагүй байна. Одоогийн байдлаар хамгийн дээд оноо бол 245 мянга. Тиймээс тоглогчид бүгд удирдлага дарахад бэлдээрэй. Тоглоом эхэллээ. Чи багт орохыг тэгтлээ хүсчихэд одоо гармаар байна гэж юу? Надад Максийн өмнөөс харамсах сэтгэл төрөөд байна. Нэг л буруу зүйл хийгээд байх шиг. Чи зөв зүйл хийж байгаа. Гэхдээ үннийг хэлэхэд Эдринтэй хамт тоглоод байх боломж өдөр бүр олдохгүй л болов. Макс, би их удаан бодлоо л доо. Харин одоо Францын Дүпион ахлах сургуулийг төлөөлж Өнөөдөр чи тоглоснон дээр байхаа гэж бодож байна. юу? Буруугаар битгий ойлгоорой. Би ч тоглох дуртай. Гэхдээ энэ миний туйлын хүсэл биш. Энэ бол чиний мөрөөдөл. Энэ чиний тэмцээн. Энэ бүхнийг чинь чамаас булаамааргүй байна. Альвэ, шийдэ гаргал та. Тэд хүлээгээд байна. Би шаардаж байна шүү. Чамд яаж талархах гэж мэдэхгүй. Энэ тэмцээнд ялнаа. Гэхдээ Маринеттэй. Юу? Альвэ Маринет. Чи надаас 100 дахин илүү. Чи энэ багт байх ёстой хүн. Сургуулийнхаа нэрийн өмнөөс тэмцээнд ял. Чадна гэдгийг чинь мэдж байна. Альвэ, залуусаа. Тэд хүлээгээд байна штэ. Гэхдээ үгүй зөвхөн чамтай л. Урагшаа Маринет. Хэн алтын эзэн гэдгээ үзүүлцгээе. Урагшаа Макс. Урагшаа Маринет. Амжилт хүсье. Амжилт хүсье. Арслангийн орд чи өөрийн ирэхгүй архирна. Хөө, архирмаар байна шүү. Чамд л гэж хэлэхэд Маринет хязгаарч хөшөөнд сэтгэл алдрахгүй. Огттой хайрцагтаа маруухан гэдгийг маань чи мэдэн штэ. Гинт дурлна гэж сансангүй. Явж очиод онгоо ярих уу? Магтаал юу хэлэх үү? Амтны хүрээлэн хамт явъя гэх үү? Эсвэл шууд сэтгэлээ илчлэх үү? Нино, чи арай дэндүүлэх гээд байна. Амтны хүрээлэн дагуулж явна гэсэн үү? Үзэж харах амтан нэмэгдсэн гэж сонссон юм л да. Найз минь, өөрийнхөө байхад л хангалттай. Загварын сэтгүүлийн нүүрэн дээр гардаг чамд ингэж хэлэх ч амархан л да. Би дог биш. Чи дог штэ. Надад итэг дог биш байсан бол би чамайг сайн найзаа болгохгүй байсан. Амтны хүрээлэн явъя гэж хэл. Маринет татгалзахгүй. Сандарснаас болоод хөтлөхгүй амт шиг ээрж мууруул яана. Маринет намайг шоолвол ягуулж байна. Альвэ, би арыг чин даана. Зогсохоо мэдэхгүй яваад л байсан. Харин тийм ээ, аятайхан санагдсан шүү. Үнэхээр таалагдсан. Бурхан минь, тэр үнэхээр ухаалаг, царайлаг, дог, октын харц булаасан, амд дайтах хөвч олдохгүй байна. Яна уучлаарай. Тийм биз дээ Нино? Уучлаарай. Уучлаарай. Үнэхээр уучлаарай. Яаж уучлал ирдэг юм блэ вэз? Нино, чамд санаа оноо байна уу? Өнөөдөр бүгдээрээ хамт амтны хүрээлэн явбал ямар хүмүүсийн хэлхийг сонсох нь юу? Тэд шинэ ирвэстэй болсон гэсэн. Сайхан санаа байна. Тийм ээ Маринет, чи амтан тайртай штэ. Тийм ээ, би үнэхээр хүрээ амтан дуртай. Биш амтны ээлэн, амтантай хүр би. Янцтай. Хичээлийн дараа 4-өөс гэвэл ямар вэ? Нино болж байна уу? Ашгүй дээ. Тэгвэл 4 цагт уулзцгаая. 4 цаг. Ааха. Тийм ээ. Маринет, газар таарай. Чиний ухааны алдтал дурлсан хөвгүн дөнгөж сая чамайг болзаанд дүрснийг ойлгож байна уу? Тийм ээ. Юу, байцаарай. Үгүй, ийм байдалтай ингэж зогсох ёсгүй байсан юм. Өнөөдөр би өсөөч угаагаагүй. Аз дууддаг амьсаа өмсөөгүй байсан юм. Аlia надад туслал та. Би ганцаараа чадахгүй. Чи яаж сандрахгүй хэлж чадваа? Өөрийнхөө бай гэж би хэлсэн шүү дээ. Тийм ээ, тэгэлгүй дээ. Чиний хувьд өөрийнхөө байхад бүх зүйл бүтэлтэй. Харин миний хувьд эсэргээрээ шүү дээ. За болдоо. Чи өөртөө итгэх хэрэгтэй. Амтны хүрээлэнд Маринеттэй хоёулахнаа үлдэж хоцсон үед. Маринеттэй хоёулахнаа гэдэг чинь юу гэж байгаа юм бэ? Үгүй шүү. Чи надтай хамт явна. Намайг ганцаарг нь орхиж яасан ч болохгүй. Тэгж ярихгүй. Юуны тулд найзууд билээ дээ. Хамт явж л байхаас. 1 2 шалгаж байна. Намайг сонсож байна уу? Сонсож байна. Гэхдээ би чадна гэдэгтээ итгэж өгөхгүй л байна. Чадлагүй яадаг юм бэ? Зүгээр л өөрийнхөө бай. Хизээ хамгийн сүүлд өөрийнхөө байсныг минь чи санаж байна уу? Маринет, чи өөрийнхөө л бай. Хөөе, Яаж байна? гараач. Андуураад байна. Гараач. За яах вэ? Өөрийнхөө байхыг хичээж бас хаашаа явж байгаагаа сайн анзаараарай. Нэг насны хайр минь чи хаана байна? Алигтайхан уг сайлж чадахгүй ээж нэг насны хайр гэж дуудаж болох юм уу да? Тийг чи харагдаж болохгүй. Би Эдринтэй л ярих болно. Харж л байгаарай. Би Эдринтэй сайхан ярина.
Сайн байна. Өөрийгөө сайн зоригжуул. Тийм шүү. Яна, тэнд байна. Сайн уу Маринет? Буруу харчихаж. Сайн уу Ким? Макс, та хоёр юу хийж яваа? Шинэ нэрвстэй болсон гэж дуулсан хэн илүү сүр хүчтэйг харах санаатай. Чи бидэнтэй хамт үзэх үү? Маринет бай 10 цагийн чиглэл. Үгүй. Юу л да? Асуусанд баярлалаа. Би өөр хүн хүлээж байгаа. Та хоёр төрүүлээд явж бай да. Ойлголоо. Тэгж байгаа таарах байлгүй те. Тийм шүү. Төр баяртай. Эдрийн хаан байна. Мэдхгүй. Сайн уу Нина? Эдрийн чамтай хамт ирээгүй мө? Илүү дотор хөнгөө хоёулахнаа үзвэл дээр гэж хэл. Намайг байхгүй бол хамаагүй дээр. Юу? Эн чинь харин миний бодож байснаас илүү сонирхолтой болох шинжтэй байна шүү. Дууг нь чангал та. Эдрийн гэх гэсэн юм л да. Амтны хүрээлэн үзэхэд эдрийн бидэнд хэрэг болохгүй. Мэдээч хэрэг бололгүй яадаг юм бэ тэнэг минь? Мэдээч хэрэг болон тэнэг. Биш ээ. Уг нь ирнэ гэж байсан биз дээ. Чи хүлээмээргүй байгаа мó? Хоёулахнаа баймаар байна гэдгийг хэл. Тохиромжтой цаг биш ээ. Юу болоод байна? Чиний зөв эдрээний хүлээцгээе. Болохгүй. Юу яриад байгаа юм бэ? Намайг хүлээх хэрэггүй. Би очихгүй. Аав нь юу авчирсныг хардаа. Хамгийн сайныг шилж авсан шүү. Хүүх. Идж байгаа махных нь хэмжээг харж байна уу? Цагт 96 км хурдтай давхихын тулд муурны төрлийн амьтад ийм хэмжээний мах идэх нь хэвийн үзэгдэл. Цагт 96 км гинэ. Энээс хурдж чадахгүй гэж юу? Хэрвээс илүү хурдан гэж бодож байсан. Уралдвал би гүйцэтгэл юм байна. Тийм байх боломжгүй. Миний ирвсийг гүйцэж төрүүлэх хүн байхгүй. Тийм гэж юу? Можийн авраг шалгаруулах тэмцээнд би төрүүлсэн. Таны муур хэддүгээр байр эзэлсэн? Хүмүн чи өөрийгөө миний ирвстэй харьцуулах шаардлагагүй. Тэрч мэдээж харагдах байдлаараа ч гэсэн би л илүүрхэж таарна. Ой, муужгаа минь надад давралдмаар байна уу? Хожигдсон муудсан өндөг гэсэн үг шүү. Араас чи хүлээх салхины хур 6 км цаг. Нар 100 хоноос 45 хэмийн алуутай тусч байна гэж бодохоор чи муудсан өндөг болохгүй харин үдийн хоол болох юм байна. Найз чи хэлдэг зөв. Одоо явж үз. Та нар хоолын 50 идэвлэхгүй. Саад болж байгаагаа ойлгож байна уу? Хадагта ирвсийн 5 дахыг алдагдуулчихсан уу? Уг нь жинхэнэ зэрлэг амтэн гэж бодсон юмсан. Яг одоо явцгаа. Явахгүй бол хүчээр хөөж гарах хэрэг гарч магадгүй шүү. Макс, хоёулаа эндээс явцгаая. Энэ өрөвдөлтөй бяцхан муужгааг хааш муутай асаргчтай хамт 50 орхий доо. Хүний дотор оршин байгаа араатан шинжийн сэрэг. Энэ санаа надад таалагдж байна. Nis хорон санаад бяцхан аку маамин. Амтны хүрээлэнгийн ажилтан өөрийн эрх шайлдээ оруул. Нааша ирэх гэж яахгүй байгаа бол та. Эдрийн энд ирэхгүй юм байна тийм үү? Миний хэлснийг давтаад хэл. Тийм ээ, ирэхгүй. Гэхдээ эхлээд би энэ боломжийг ашиглаад Тийм ээ, ирэхгүй. Гэхдээ эхлээд би энэ боломжийг ашиглаад Чамд хайртай гэдгийг хэлмээр байна Маринет. чамд хайр нөгөө би нэг охинд хайртай. Гэхдээ яаж хэлэхээ мэдэхгүй байна. Хөөе чи юу хийгээд байна? Тийм үү? Би тусалж чадах байхаа. Үнэн үү? Чи юу? Хайр сэтгэлээ яаж илчлэх зөвлөгөө бусдад өгнө гэсэн үү? Сонсхийг тэсэн ядан хүлээж байна шүү. Тэсэн ядан хүлээж байна гин шүү. Юу? Тэр азтай охины тухай сонсгосон гэхээс тэсэж сууж чадахгүй нэ. Тэр үү? чигээд хэлээч ээ. Тэр бол чи нинэз Аля. Юу нэ? Аляг нэ гайхалтай. Үгүй гайхалтай сайхан юм юу ч алга. Би та хоёрыг уулзуулаад өгч чадна шүү. Яаж чадна гинэ? Миний саналыг ч асуугаагүй ээж. Үгүй шүү. Нина миний хувьд ах дүүгээс өөрцгүй. Үгүй. Өөр яриа байхгүй. Ийм хариу сонсвол их л гониглох байх та. Чи юм хэлсэн үү? Аля зэтгэлээ илчлэхгүй бол их л гонигтай хэрэг болно доо гэх гэсэн юм л да. Амтны дүрд хувирч би бол хүр ирвэх. Би чамд өчүүхэн жаахан үн төлөөд өшөөг авах боломж олгож байна. Тийм ээ. Дуртай яа хүлээж авна. Оо жаала. Уралдмаар байна гэлөө. Би зөвшөөрч байна. Чи барианаас төрүүлж гарсан ч болно шүү. Тэр миний. Нинатай уулзуулна гэсэн чинь яагаад ч бүтэхгүй санаа шүү. Гүйцэд ирж байна. Түргэн зүгтаарай. Эндээс явсан нь дээр бололтой. Маринет чи яагаад Алягийн
билгийг сонсохгүй байгаа юм бэ? Мэдхгүй, Нино гуниглаасаа гэж хүсэхгүй байна. Энэ хэргийн учрыг дараа ол. Одоо харин хувирах цаг чинь болчихож. Тики, холбоо зах болгоорой. Бидэнд ажил гарлаа. Лэг савраа гаргацгаая. Чи гүйцэгдчихлээ жаалаа. Ирвсний тухай бодол чинь өөрчлөгдсөн үү? Ирвснүүдээ хамгийн шилдэг нь. Харин чи хадагтай зохны талаар юу гэж бодож байна да? Бас өөр нэг хар морны талаар Идэгчтэй жээлийн хэлгээний ихэнд нь би байх нь ойлгомжтой. амтны дүр төврөгч. Наад хоёрынхоо шидэд эрдэнсийг булааж аваад надад авчирч өг. Чи аминда хайртай бол яг одоо эндээс яв. Хармура, бугуйчинд нь акума шингэсэн гэж бодож байна. Чи барьж бай. Би бугуйчийг аваадахыг. Дараад. Бүгдийн торонд буцааж оруулах хэрэгтэй. Тийм гэж юу? Энэ амтд дуулууртай наргагүй яваад орчих байлгүй. Салж явсан нь дээр юм шиг байна. Хөөе. Яаж байна? Энд чинь Энд та хоёр аюулгүй байна. нөгөө юу вэ да? Хитрхи олон амтан байна. Бүгдийг нь барьж яасан ч чадахгүй. Тэгээд яах болж байна? Эхний төлөвлөгөөгөө дагая. Бугуйчийг устгах чухал. Би акумаг барьж авч чадна. Тэгээд бүх зүйл хэвэндээ орно. Сайхан сонсогдож байна. Энийг эвдлэх боломжгүй штэ. Эвдрээгүй байна. Тэгвэл яаж мултарсан бол? Мэдхгүй. Гэхдээ бид Кимиг бишээ нөгөө өндөр чаалыг ирвснээс өртөж олох хэрэгтэй. Тэнд байна. Ингээд хоёулахна үлдэх шив жаалаа. Тэгээд нэг нөгөөгөө. Чи энэ удаа зүгтэж чадахгүй шүү. Түргэн явж эхний таарсан барилга руу ороод нуугд. Та нар намайг барьж чадахгүй. Яаж мултарсныг одоо л ойлголоо. Ким хаана байна? Сайн байна муужгаа. Надад туслаарай. Гой. Энэ тайвшир хүмүн. Наашир. Зүгээрээ. Энд аюулгүй. Эрвс хаалга хонголгож чадахгүй болохоор додгош орно гэж байхгүй. Ирвс бол чадахгүй. Харин дахиад өөр амтны дүрд хувирчихвол яана. Хулгана гих мэт жижиг амтан болчих бол. Тийм шүү. Гэхдээ бидний давуу тал бий. Эрвсийн хайж байгаа хүн хаана байгааг бид мэдэн шүү дээ. Хаана байгааг нь эрт хариагүй шинжлээд мэдчихнэ. Гэхдээ энэ хооронд яах тухайгаа ярилцаж авах нь зүйтэй. Харисод ширингээ хавуулахаас үрдэж амтны дүр төврөгчийг зогсоох хэрэгтэй. Явцгаая. Сайн уу ээж? Хатагтай? Хөөх, гэхдээ чи чинь хатагтай цох байна шүү Тийм ээ, мөн байна. Бид та бүхэнд шуурхай мэдээ хүргэж байна. Парисотын гудмаар холхиж байгаа амьтдыг цагдаа нар хяналтанд авахар оролдож байна. Та бүхэнд сандарч төвдлгүй гэрте байхыг зөвлөж байна. Парисотын дарга ноён буржуа. Чи энд аюулгүй. Энийг чинь түр авч болох уу? Болно. Хармура, явцгаая. Хаалга цонхоо бүгдийг хааж цоочлоорой. Үлдснийг би зогсуулна. Та нар удахгүй аюулгүй болно. Баярлалаа аваа. Биш ээ, ирэх мэ. Тусалсанд баярлалаа. Зүгээр дээ хадагтай цохоо. Ингээд болчихлоо. Хөөе, над руу юу цацчихваа? Үнэр дарагч. Одоо бидний хаана байгааг үнэрлж мэдэхгүй гэсэн үг. Баярлалаа. Би үргэлж 100 цагийн далайн салхи шиг үнэртэй болохыг хүсдэг байсан.
Тэрний хиймэрхүү юм дотор бариад авчиж болохгүй л байх та. Илүү том амтан болж хувирахыг хүлээх хэрэгтэй. Энэ автобус аврах тор болж чадах болов уу? Зүйтэй. Гэхдээ яаж автобусын дотор оруулах вэ? Тэр хийж байна. Нэмэртэй байна шүү. Химийн үнрийг дагж байна. Дагаад яв. Цах, ухаалаг сонголт байна шүү. Удаан явдаг амтны дүрд хувирч болоогүй юм байх та. Хаалга нээдэг товч хаана байна? Түлхүүр байхгүй юм чинь энэ юу гэж ажиллах вэ? Шид дэрдний нав. Бөгж нав. Нэг дор олон хувирхаараа ядардаг юм байна. Тэгвэл өөрөөр нь тэнхлэггүй болгох харах хэмжээ авцгаая. Тэр үед Акумаг барихад хялбар болох үз. Сүрэл ирлээ. Яг ч тор биш. Гэхдээ болох юм байна. Тэвчж чадахгүй тэндээс гарах гэж их л зүудрэх байх та. Чамайг л тэсвэрлэж төвчгэд хэцүү байдаг шүү. Одоо хүлээх л үлдлээ. Акумаг нь барихад билнэ үү? Яг бодсноор болж байна. Хөөе, мөксөн амтны дүр хувирахыг тооцохгүй шүү. Үлэг гөрвлөө 40 сая жилийн тэртээ мөксөн ч гэлээ амтан гэдэг нь үнэн шүү дээ. Удахгүй устдах зарим нэг амтан юу болохыг мэдчих шиг боллоо. Муур бас цох. Ацтуудна. Данхраад юм уу та? Амтны дүр хувирагчид дугуй солих шаардлага гарахгүй л болов. Урд хоёр мөч нь ямар жижиг юм бэ? Саксен тоглож чадахгүй гэсэн үг. Чамд ямар нэгэн санаа төрөө юу? Чи дээр нь гарах хэрэгтэй. Тэгээд чамайг анхаарлын сарниулж байх оронд би тэрэнд үзүүлээд өгөмц. Тун айтайхан төлөвлөгөө шиг сонсогдож байна. Би анхаарал сарниулахдаа ямар харамгай гэж. Амаргүй байх юм шиг байна. Хачин л юм да. Энийг ашиглах шаардлага гарсангүй. Яагаад тэр юм болоо? Хамтарч ажиллаж чадвал аз дуудах шаардлагагүй гэсэн санаа биш үү? Хармуура хүлээ. Би юу хийхээ мэдчихлээ. Хатагтай цохоо. Тавтай сайхан хооллоорой. Үгүй. Чамд одоо ямар хариу барина гэж? Ахиж хорон үйл хийхийг чинь зөвшөөрөхгүй Акума. Акумагаас ангиж ирэх цаг боллоо. Баригдсан да. Баяртай бяцхан ирвэх юм. Гайхалтай, хатагтай цох.
сахих уу? Хаттай сахо. Ямар хайсан гэж. Яна сахлаа аваад эндээс түргэн явуулгүй болохгүй. Хармуура, төр баяртай. Надад юу тохиолдсон бэ? Бүх зүйл хэвэн. Гэхдээ та буцаж очиод амьтдаа шалгах хэрэгтэй байх. Хадагтай цог хамаг юм боллоод хайчихлаа. Энэ бүхэн ингэж дуусах ёсгүй байсан юм. Гэхдээ нэг л өдөр эдэж тэжээлийн хэлхээний оройд нь би гарч харин чи хамгийн түрүүнд үгүй болно. Яна, Алийг мартчихсан байна штэ. Одоо надад уурлаад зүйд болж байгаа да. Нинатай хамт торонд төгжээд орхисон хатагтай цог чамаа гэдгийг мэдвэл бүр их уурлах ба. Тийм шүү. Намайг нэг мөр дуусгах байлгүй. Ямар нэг юм зохиож хэлэхээс. Алия намайг уучлаарай. Нинод чамтай уулзуулж өгнө гэж би хэлэх ёсгүй байсан юм. Би юу ч бодлгүй л. Гэхдээ би Нинод бүгдийг тайлбарлаж хэлнэ. Битгий санаа зов амлаж байна. Чи намайг уучлах уу? Баярлалаа Нино. Маринет чи идэх үү? Нино энд юу хийж яваа бэ? Төрөн хатагтай цах биднийг торонд хийж төгжчихэд яваад өгсөн. Ярилцаад байсан чинь бидэнд төстэй зүйл олон байдаг юм байна лээ. Маринет, миний шохооргож байсан охин бол Мэднэ. хүндээ чи байсан юм аа. Би тэгж бодож байсан бол та. Гэхдээ Алиятай өдөрч ярилцсны дараа Нарийн ширээний заавал хэлэх шаардлага байхгүй штэ. нэрэ тийм миний буруу. Хамгийн инээдтэй Нино гамтны хүрээлэнд байхад нь Эдрийн зааж зааварлаж байсан гэсэн шүү. Эдрийн тэнд байсан гэж юу? Тийм ээ. Яста янзтай байгаа биз? Чамааг нэг хөвгүүнд дурлсан гэж Алия надад хэлсэн. Хин гэдгийг хэлээгүй. Би чамд амлсан. Тэгээд ч надад бусдын өмнөөс ямарваа нэгэн шийдвэр гаргах эрх байхгүй штэ. Хүсч байвал би бүтээх талаар тусалж чадна шүү. Хэн гэдгийг надад хэлбэл шүү дээ. Нино. За, миний хэлснийг тоох хэрэггүй. Гэхдээ миний тус хэрэгтэй бол Нино.